Хай. Энэ хавар сарны дэлгэрээд стогоо өнөртөж байна. Хүүгээ цэцэрлэгт нь хөргөж үе. Хүүсээ замдаа нөхөн бас харчаад хамраа дараад жоохон шижгэн хүрсэн болтой. Иминсаа орж юм авъя. Ээж ханаа төрцөн. Өчигдөр орой хоолой нүгдөө толгой нүвцэн гэсэн. Тэгээ ханаад л ах. Тэгээд бус нь гойжод байгаа болохоор. Тэгээд яагаад илүү санаа зовсон бэ гэхээр орой үед хятадд ковидын вирус бас дахиад нэлийн тархаад байгаа гэсэн. Хятадын өмнөд хотуудаар гэхдээ амар их байна гэсэн. Хойд хотуудаар арай гайгүй гэтэл бас ялгаагүй байж ин тэгэл зөндөө бүртгэгдэл гэдгсэн. Тэгээд хурдан дарж авахгүй бол энэ вирус ч халдварлах чадвар аягүй өндөртэй шүү дээ. Муухай вирус. Тэгээд имэн санчи мөгөхдөө нэлийн их им өгч нөө ковидын вирус аж магадгүй гэж үзээд им авсан чинь 160-аад мянган төгрөг болж байна. Гэтэ яг уугаа зүгээр болчих байхаа. Манай ээж за бид нарыг ингээ баг байхаас эхлээл ер нь ингээ унтахтай айгүй юм сэрүүхэн орчинд унтах туртай байхгүй юу? Тэгчээд өөрөөхөө унтлагын өрөөний цонхойг онгорхоо унтчаа тэгээд унтж яхад нь мэдээж хүүтэй агаар хамраа амлуун ороод даарсан мэн штэ тэгээд маргааш хүлэн сэрэхтэй жоохон ханиалгаж найталгаа сэрчдээ. Тэнгүүтээ шууд бид нэрлээд хүүхдэд л өгөөж ихэд за та нар өчигдөр гадуур димэтийн нэдэсэн тэгээд ханиадны вирус авчираад надад халтаачлаа гэдэг амар ёо бид нарыг дандаа тэгж гүтээдэг. Тэгээд энэ удаа бол ялцчгүй гүтгүүлээд байх юм байхгүй. Бидний хинэнч ханаа тасааг байхад ээж өөрөө нөө гадуур алхаж хагаад тэгээд шөнөөрөө болоод ахт чинь орж ирэлгүй гадаад арц усаар хагаад ханаа төрсөн байх. Манай ээж гэхдээ бас ихэнх бусад ээжүүд шиг л хайшилж загнадаг даа гэж юу. Одоо тэгэл хоол унд хийжихд ээж өөрөө төлчихээрээ та нар ч одоо хамар амч юм өндөртэй болчихоо юу. Хоол төлөгдөж сануулаа хэлчихгүй яасан ингээ загнан за. Тэгээд бид нарыг хоол хийжээ төлчвөл үдий том болчоод хоолч хийж чадахгүй төлөө ээчлээ гэх тэгнэ. Тэгээд бид нар ингээд орой найзтайгаа уулзсан гадуур гарна марна гэхлээр хар багаасаа юу их гэдэг мэдхин гээд харанхуй шөнөөр энэ тэргээ тэгэн за. Тэнгүүдээ ямар нэг юм хийж чадахгүй болохоор үдий том болчоод ажиллаж хийж чадахгүй ингээл ер нь тэгэл ихэнх ээжүүд л ингэж өгүүлдэг бах. Би бас хаяа хүүхдтэй ингэсэн л өгүүлж идэв. Ээж маань ер нь хотын хүн. Багасаа л хотод төрж өссөн, амьдарсан, эдийн засгийн мэргэжилтэй юм хүн юм. Тэгээд харин ээж маань, аав ээж хоёр манай өвөө эмээ хоёр болохоор Баян-Онгор аймгийн хүмүүс гэхгүй юу? Ээж маань хүүхдүүдээ багаас нь ер нь ганцаараа л өсгсөн дөө. Тийм болохоор би тэгээд айлын том болохоор илүү их хариуцлагатай. Ер нь ээж маань хүүхдүүдтэй шаардлага өндөр. Тэгээд тэр нь их ээжийг хатуу зарчимч ширүүн ээж гэж би бол ойлгодог байсан. Гэхдээ ер нь хаяа одоо ч тэгэж боддог гэж. Хүүхдийн хувьд харин би өөрөө хэр сайн хүүхдээсэн бэ гэвэл ер нь айгүй хичээдэг байсан. Сайн хүүхэд байхыг онд сурч, сайн ихч байхыг ч юм уу. Ер нь юм болгонд л дандаа сайн байхын төлөө хичээдэг байсан. Хэрв сайн байвал, илүү сайн хичээвэл сайхан амьдрна гэж боддог байсан болохоор тэр нь ер нь зөв хүмүүжлээсэн байх гэж боддог. Гэтэ яг одоо ингээ хараад байхад хүүхдүүд нэг юм хоёрын янз цаа. Миний анзаарснаар нэг нь болохоор аав ээж тийм чин сэтгэлээс хайртай хүүхдүүд. Аагүй хоёулаа л аль нь аав ээжтэй чин сэтгэлээс хайртай л та. Гэтэ нэгдүгээр төрлийн хүүхдүүд нь одоо ихэвчлэн нэг тийм аав ээж нь юу ч хэлсэн шууд ингээд одоо зарлиг мэт гэх юм уу? Шууд ингээд дандаа аав ээжийнхээ үгээр болдог. Аав ээж зүв байгаа. Миний төлөө юм чинь зөв л байгаа. Надаас илүү ухаалаг, удаанаас нь туршлагатай юм чинь би үгийг үг дуугүй, зөрчилгүйгээр ингээд даагаж үгэнд нь орох хэрэгтэй гэсэн нэг тийм чигцөөлөнтэй одоо сайн хүмүүс. Би энэ ангилалд айгүй бахан мардаг. Энэ ангиллын өсрэл 20-30% л би агуулдаг баг. Харин хоёрдугаар төрлийн хүмүүс бол одоо илүү ардчилсан үзэлтэй. Манай нөхөр намайг ардчилсан хүүхэд гэдэг. Илүү нэг аав ээжээсээ ингээд аав ээж надад шаардлага тавьбал би эргүүлээд ингээд өөдөөс нь шаардлага тавьчихдаг. Одоо та хүүхдүүдийн төлөө тийшээгээ очих хэвээр, та ангих хэвээр, та ийм юм хийх чинь буруу энэ төр гэсэн нэг тийм аав ээж нь ингээд юм хийсэн ч гэсэн дандаа ч гэж тий ер нь өөртөө таалагдахгүй бол дандаа өмнөөс нь ингээд шаардлага зөрүүлж тавьж идэг нэг тийм зөрүүд маркийн нөхдүүд. Би бол бараг 50-аас дээш хувьтай энэ ангилалд хамаарах баг. За өнөөдөр ээж түүгээ харуулчаад
нөхрөт хоёр гадуур гарыг. Сайн уу? Нөхрөт хоёр хүүгээ ээж дөлдөжээд яг гарч ирээд караоке гад байж байна. Хөнгөрийн хажуутлаа. Энэ тийм караоке нөө гаднаас юм авч орж ирж болдог байхгүй тийм жаа супермаркетаас ундагч. Тэгээд орштуулна да. Ниний пиул очихоо. За хоёр л очихлоо. Нэг жимс авч. 如果那两个字没有你懂，我不会发现。相爱没有那么容易，每个人有他的脾气。我们还多么的年轻，轰轰烈烈不如平静。幸福没有那么容易，才会特别让人着迷。什么都不懂的年纪。 最高兴，最开心，纯净。恋爱百分百，只是在一个天气，跨越100那些理想飘逸。我的眼神里不是透着这讯息，你的心啦啦啦，世界如此的星次高远。 盛开着永不凋零蓝莲花。이 눈들 어떻게 따뜻한 소원의 집에 사랑할 때 쉽게 흔들리게. Will you count me in? I've been waiting for a while now. Got me feeling inside now. 'Cause every time I see you bow, oh, she's sweet up a psycho, little bit psycho, and they scream, mama, mama, my, oh, she's. 一直吸血，他妈也被夫人吸引，我面部表情看不出的痕迹。吸住你爱的开始分泌，吸住你还有什么喜好关系？当各自不知山去河边，完全被提醒，完全这是维系水之模样。我用漂亮的洋语形容一口不我的爱情。啊，无言配上笔，颜色不敢进入眼帘，上面会掉日本的真实性，送你的背上玫瑰的纸，无言真实是的。 紧紧我黑色的大衣，像有温